Ганцаараа аялах үед хэрхэн аюулгүй байдлаа хангах вэ? Ганцаараа аялах нь өөрийгөө таних, шинэ газар болон сонирхолтой адал явдлыг бие даа мэдрэх гайхамшигтай боломж байдаг. Гэхдээ аяллыг аюулгүй тайван үргэлжлүүлэхийн тулд танд эдгээр зөвлөмжүүдийг сануулъя. Байршлаа итгэж болох хүмүүс тогтмол хуваалцах хэрэгтэй. Woo, Life 360, Glimpse зэрэг байршил хуваалцах аппликейшн ашиглан таны хаана байгаа гэр бүл ойр дотны хүмүүстэй мэдэгдэх нь аюулгүй байдлын үндсэн алхам юм. Эдгээр аппликейшнуудыг ашиглахад интернет хэрэгтэй тул аяллаа маршрутаа төлөвлөхдөө заавал аяллаа эсэмээ аваарай. Буудлынхаа мэдээллийг танихгүй хүмүүст битгий хэлээрэй. Шин танилтай болсон ч байрлаж буй газрынхаа тухай хэлэхгүй байх нь аюулгүй. Танихгүй хүний урайлсан тодорхойгүй уулзалт, оройн арга хэмжээ гэх мэт зүйлсэд татгалцахад гэмгүй. Тээврийн хэрэгсэл сонгохдоо болгоомжтой бай. Албан ёсны үйлчилгээ үзүүлдэг такси, унаа дуудах аппликейшн ашиглах нь тохиромжтой. Жишээ нь Uber, Bolt, Grab. Хэрвээ орон нутгийн такси дуудвал байрлаж буй газартаа буухын оронд ойролцоо аюулгүй газарт буухыг зөвлөж байна. Танихгүй хүний автомашинд суух саналыг хизээж хүлээж авахгүй байх нь чухал. Real time story буюу олон нийтийн сүлжээнд яг одоо хаана юу хийж байгаагаа харуулахаас зайлсхий. Энэ нь төлөвлөгдөөгүй эрсдэл үүсгэж болцшгүй. Аялаж буй улсынхаа яаралтай тусламжийн холбоо барих утасны мэдээллийг тэмдэглэл. Цагдаагийн байгууллага, элчин сайдын яамны хаяг утас зэргийг аяллаа ихэнд л тэмдэглээрэй. Мэдээж iTrip аппликейшн ашиглан нислэгийн тийз, аяллаа сим, аяллаа даатгал зэрэг аяллаа бүхэл үйлчилгээг онлайнаар захиалаарай. Мөрөөдлийн аяллаа бодит болго.